Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан танилцуулахад бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бол Хятад, Солонгос, Монгол зэрэг Азийн улс орнуудад цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. За мөн Италийн Милан, Кортина хотуудад зохион байгуулагдсан 2026 оны өвлийн олимпийн наадам хаагдсан юм а. За тэгвэл энэ 7 хоногт ямар үйл явдлууд болсныг та бүхэндээ таймлан хүргэе. За эхний онцлж байгаа үйл явдал бол бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын эрх баригч хөдөлмөрийн намын их хурл зохион байгуулагдаж өндөрлөсөн байгаа. За энэ үеэр юу болсныг та бүхэндээ танилцуулах гэж байна. За тэгэхээр Умар Солонгосын хөдөлмөрийн намын 9-р их хурл өнгөрсөн 7 хоногийн өнгөрсөн 7 хоногийн сүүлээр бол эхэлсэн. За тэгээд энэ 7 хоногийн пүрэв гарагт хаалтаа хийлээ. За энэ үеэр тус улсын удирдагч Ким Жон Ун намын даргаар улиран сонгогдсон үйл явдал боллоо. Эрх баригч намын их хурлын төлөөлөгч нар өнгөрсөн ням гарагт Ким Жон Уныг намын ерөнхий наримчгийн даргын албан тушаалд улиран сонгох санал хураалтыг өгч болгохын саналаар Умар Солонгосын хөдөлмөрийн намын даргаар тэрээр ерөнхий наримчгийн даргын албан тушаалд улиран сонгогдсныг Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг даваа гарагт мэдээлсэн юм а. Нийслэл Пхеньян хотноо энэ сарын 19-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн намын 9-р их хуралд намын 5000 орчим гишүүд төлөөлөгч нар оролцож байна. За энэ дотор намын төв хорооны 224 гишүүн мөн дээрэс нь 2000 орчим ажиглагч нар бас давхар оролцож байна. За энэ удаагийн намын их хурал нь 2021 оноос хойш анхны их хурал буюу сүүлийн 5 жилийн хугацаанд болж байгаа тус улсын хамгийн том улс төрийн арга хэмжээ боллоо. Намын их хурал олон хоног үргэлжилж дараагийн 5 жилийн улс орны эдийн засаг батлан хамгаалалт гадаад бодлогын үндсэн чиглэлийг тогтоож удирдах албан тушаалын томоохон өөрчлөлтүүдийг шийдвэрлсэн ийм хурал болж болох өндөрлөлөө. За Ким Жон Ун намын их хурлыг нээж хэлсэн үгэндээ бол Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн дараагийн үе шатыг нээж эхлүүлэх талаараа бол цохон тэмдэглэсэн байгаа. За мөн энэ үеэр эдийн засгийн талаар тэрээр бас илтгэл тавьсан. За үүндээ бол ойрын 5 жилийн зорилтын талаар мэдэгдсэн байгаа. За Ким Жон Ун мэдэгдэлтэй эх 5 жилд Умар Солонгос улсын эдийн засгийг докторжуулан бэхжүүлж аажмаар чанартай хөгжилд чиглүүлж шин төвшөнд гаргах болно. За эх 5 жилийг бүрэн хэмжээний ахиц дэвшил гаргах үе шат хэмээн тодорхойлж шин төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үзэл суртал, техник технологи болон соёлын салбарт төвсгөл хийхийг бол уриалсан байна. За намын их хурлын үеэр мөн албан тушаалын халаас илгээ явагдсан. За ерөнхий наримчгийн даргаар сонгогдсон Ким Жон Уны тэргүүлсэн намын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны шинэ гишүүдийг бол сонгонд амжилсан байна. За дээрэс нь Ким Жон Уны дүү Ким Yo Jong албан тушаал ахиж шинээр байгуулагдсан төв хорооны 17 хэлтсийн даргын нэг болж байр сууриа бэхжүүллээ. За түүнийг аль хэлтсийн дарга болсныг тодорхой мэдээлэггүй боловч өмнө нь Америк нэгдсэн улстай холбоотой асуудал хариуцдаг байснаас нь үүдэн гадаад стратегид илүү анхаарч ажиллаж магадгүй юм ээ ажиглагч нар бол үздсэн юм а. За тэгвэл энэ хурлын төгсгөлд Ким Жон Ун нэлээд томоохон мэдээллийг хийлээ. Ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр тэрээр Америк нэгдсэн улс Вашингтонд хаягдсан мэдээллийг хийсэн байгаа. Америк нэгдсэн улсыг Умар Солонгос улсын цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд талууд найрсаг харилцаатай байх боломжтой гэдгийг бол тэрээр онцолсон байна. Америк нэгдсэн улс манай улсын үндсэн хууль заасан цөмийн байр суурийг хүндэтгэж дайсагнасан бодлогоо зогсоовол бид Америк нэгдсэн улстай сайн харилцаатай байх боломжтой. Хэрвээ дайсагнасан бодлогоо өөрчлөх юм бол бид Америк нэгдсэн улстай найрсаг харилцаа үүсгэхээс татгалзах шалтгаан байхгүй гэсэн ийм мэдээллийг тэрээр хурлын төгсгөлд бол хийлээ. За тэгээд Америк Умар Солонгосын харилцааны ирээдүй Америк нэгдсэн улсын хандлага ямар байхаас бүрэн хамаарах болно гэдгийг бол тэрээр хэлсэн юм а. За тэгээд энэ эрх баригч хөдөлмөрийн намын 9-р их хурлын төгсгөлд мөн цэргийн парад болж парадыг тэрээр өөрийн охины хамт ирж үзэж сонирхсноор 9-р их хурал бол өндөрлсөн байна. За тэгээд дараагийн 10-р их хурал бол 5 жилийн дараа болох юм а. За та мөргөлж байна. Дараагийн бидний онцлог үйл явдал бол Мексик улсад болоод байгаа
хүчирхийлэл эмх замбраагүй байдлын талаарх мэдээлэл байна. За юу болоод байгаа вэ гэхээр Мексикийн тусгай хүчин өнгөрсөн 7 хоногийн ням гарагт тус улсын Халиско New Generation картел хэмээх харт амхны ийм томоохон картелийн толгойлогч Эл Менчо хочод Немесио Осигуэра Сервантесыг баривчлах үеэр түүнийг хөнөөсөн байгаа. За тэгээ яг энэ үйл явдалтай холбоотойгоор картелийн зүгээс толгойлогчийг нь хөнөөсний өшөөг авах байдалтай ийм хүчирхийллийн дарга хэмжээнүүдийг бол авч эхэлсэн байна. За юу болсон бэ гэхээр картелийн зүгээс бол өшөө авах зорилгоор Мексикийн 20 орчим мужид халдлага үйлдэж эхэлсэн. 250 гаруй замыг хааж, хаалт босгож, за мөн автобус, машин тээврийн хэрэгслүүдэд дээрэмд нь шатааж, орон даяар олон мянган зэрэг байршуулсан. За тэгвэл тэдгээр аюулгүй байдлын албан агч нар бол дайрч давтлах ийм үйлдэлүүдийг хийх болсон. За тэгээд дээрэс нь 10 гаруй банк үйлчлэгээний байгууллагууд ч энэ хүмүүнд бол өртсөн байна. Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум үүс нөхцөл байдлыг намжаахын тулд яг энэ гол үйл явдлууд өрнөсөн Халиско болон бусад халуун цэгүүдэд 10,000 орчим цэрэг үндэсний гвардийн албан агчдыг яаралтай байршуулах тушаалыг өгч, за улмаар тус улсын батлан хамгааллын сайд Рикардо Тревилла бол даваа гарагт мэдээлэл хийснээр нийтдээ 10,000 орчим цэрэгийг 20 мужид бол байршуулсан. За ийм үйл явдал болж байна. За тэгээд 7 хоногийн дундуур гэхэд бол 70 гаруй хүн, за тэр дотор 30 орчим зэргийн албан агч бол амиа алдсан гэсэн юм тоо мэдээллийг бол өгсөн байгаа. Эмх замбраагүй байдалтай холбогдуулан Мексикт даяар 70 гаруй хүнийг баривчилсан. За тэгээд дээрэс нь бүх энэ замын хоргийг бол арилгаж нээж чадсан гэдгийг бол мэдээлж, за манай улс орн бол 50 байгаа гэж мэдэгдсэн эрх баригчдын зүгээс. Гэхдээ цэргийнхэн бол өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байгаа юм аа. Яагаад энэ үйл явдал олон улсын анхаарлыг татаад байгаа вэ гэхээр нэгдүгээрт толгойг нь олон сая ам доллараар, за тодорхойлбол 15 сая ам доллараар үнэлж байсан Эл Менчо хочид энэ картелийн толгойлогчийг огт хаана байдгийг нь илрүүлж чаддгүй байсан бол Халиско мужийн Тапалпа дах нэг нууц байшинд нэгэн бүсгүүтэй болцож байгаа талаарх мэдээллийг авсныхаа дараа бол ийхүү түүнийг баривчлах тусгай ажиллагаа явуулж ширүүн будалцааны үеэр бол тэрээр амиа алдсан ийм үйл явдал болсон байна. За нэгдүгээрт бол ийм олддгүй байсан картелийн толгойлогчийг баривчилсан. Хоёрдугаарт бол Мексик, за мөн Америкийн нэгдсэн улс болон Канада гээд хойд Америкийн бүс нутгийн 3 улсад энэ энэ зам бол дэлхийн хөлбөмбөгийн авраг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах болно. За тэгвэл ийм том олон улс орноос үзэгчд хүрэлцэн ирж олон улс орны багууд Мексикт дэлхийн хөлбөмбөгийн авраг шалгаруулах тэмцээнд оролцоход ийм томоохон үйл явдал болох гээд байхад тус улсад ийм хүчирхийлэл эмх замбраагүй байдал газар авч байгаа нь Мексик улс дэлхийн хөлбөмбөгийн авраг шалгаруулалт тэмцээнийг зохион байгуулж чадах уугүй юу гэдэг ийм асуудал бол бас үүсэж байгаа аюулгүй байдлын үүднээс. За тэгвэл Мексикийн эрх баригчдын зүгээс бол айх аюул байхгүй бид бол дэлхийн хөлбөмбөгийн авраг шалгаруулалт тэмцээнийг аюулгүй зохион байгуулж чаднаа гэсэн ийм мэдээлэл бол бас хийсэн байгаа юм аа. За тийм учраас яг энэ Мексикт өрнсөн энэ үйл явдал бол энэ 7 хоногт олон улсын анхаарлын төвд орсон юм аа. За энэ 7 хоногт 2 дугаар сарын 24-ний өдөр бол Украины дайн 4 жилийн нүрийг үзэж 5 дахь жилдээ орсон ийм 7 хоног байлаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор нэлээд үйл явдлууд болсон юм аа. За нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле Украинд бат бөх инх тайвныг тогтоохыг дэмжиж Орос Украины хооронд нэн даруй бүрэн болцолгүй гал зогсоохыг уриалсан тогтоолыг мягмар гарагт яг энэ 4 жил өндөрлж 5 дахь жил рүүгээ орж байгаа тэр өдөрт бол
батлан гаргалаа. За Орос Украиний нутаг дэвсгэрт халдсны 4 дахь жил зориулаад ерөнхий ассамблеийн чуулганы үеэр Украинд Батбах инх тайван тогтоохыг дэмжих хэмээн нэрлсэн энэ тогтоолыг дэлхийн 107 орн дэмжиж 51 орн төдөлзөж 12 орн бол эсрэг санал өгсөн байгаа. За тодруулах юм бол төдөлдсөн санал өгсөн орнуудын тоонд Америк, Хятад, Монгол зэрэг улсууд багтсан бол эсрэг санал өгсөн орнуудад Орос, Беларусь, Куб, Умард Солонгос, за Африкийн нэлээд хэдэн орнууд, за Судан, Иран зэрэг орнууд багтсан юм а. За олонхын салаар батлагдсан энэхүү тогтоол нэн даруйгаал зогсоохыг уриалж Украины тусгаар тогтнол бүрийн эрт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх шаардлагатай байгааг бол дахин уриалсан байна. За Орос Украины хоорондох зөрчил бол ийхүү энэ 7 хоногт 5 дахь жил рүүгээ бол орж байна. За тэгээд мөн өдөр одоо Украин улс бол дайнд амиргцсан эх орны нэгтнүүдтэй хүндэтгэл үзүүлж за тус улсын ерөнхийлөгч бол одоо ард түмэндээ хандан мэдээлэл хийсэн ба. За энэ мэдээлэлтэй тэрээр Украин улсын дайныг хязгаарч сонгоогүй бид улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж төр улсын алдалгүй одоо авч явж байна хэмээн онцлсан байна. За түүнчлэн Украины холбоотнуудын төр засгийн тэргүүнээр Киевтэй альчилж Украины төлөөх одоо сайн санааны эвслийн хуралдаанд оролцсон. За болцолгүйгээр бүрэн гал зогсоох тохиролцоог хүлээн зөвшөөрөхийг Оросын холбооны улсууд бол уриалсан байна. За харин Москвагийн зүгээс бол цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсэн үндсэн зорилгоудаа биелүүлэх хүртэл тулаанаа өргөжлүүлэх болно гэсэн одоо байр сууриа бол илэрхийлэн мэдэгдсэн юм а. За энэ үеэр мөн Украины дайныг зогсооход чиглэгдсэн одоо Америк, Орос, Украины 3 талт уулзалт энэ 7 хоногийн сүүлээр явагдах тухай мэдээлэл бол мөн цацагдсан байгаа. За тэгээд энэ уулзалт бол одоо Женев хотноо болж өндөрлөөд байна. За Пүрэв гарагт Украин бол Америк нэгдсэн улсын төлөөлөгчид Швейцарын Женев хотноо бол уулзсан. За энэ уулзалтаар эдийн засаг бол аюулгүй байдлын талаар хэлэлцсэн гэж Украины төлөөлөгчдийн багийн тэргүүр Рустем Умеров бол мэдгдсэн байгаа. За түүний хэлснээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай эгч төлөөлөгч Стив Витков болон Жаред Кушнер нартай бол тэрээр уулзсан. За энэ уулзалтаар бол одоо Украины эдийн засгийг сэргээн босгох аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцсэн гэж бол мэдгдсэн байна. За харин Украин Америкийн төлөөлөгч нар тусдаа уулзсны дараагаар Швейцарын төлөөлөгчдийг оролцуулсан 3 талт уулзалт бол мөн болсон гэж байна. За тэгээд дараагийн одоо уулзалтын шатанд бэлдэж байна. Аюулгүй байдлын үзүүлэлт, эдийн засгийн шийдэл, за болон цаашдын тохиролцооны үндэс болох зөвшөлдсөн одоо ийм байр суурийг эцэслэх асуудал дээр бол бид ажиллаж байна гэсэн ийм мэдээллийг бол өгсөн. За харин Орос, Украин, Америкийн төлөөлөгчдийн одоо оролцоотой 3 талт хэлэлцээний дараагийн шатны уулзалтыг бол одоо эх 7 хоногт буюу 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд одоо зохион байгуулж магадгүй гэсэн юм мэдээллийг бол их сурвалжууд өгөөд байгаа юм аа. За тэгээд одоо үндсэндээ бол энэ 7 хоногт Украины дайн 5 дахь жилдээ орсон юм үйл явдал боллоо. За тэгээд хоёр улсын төдийгүй дэлхийд дахны одоо анхаарлын төвд 4 жилийн турш байсаар ирсэн энэхүү зөрчилдөө дэлхийн 2 дугаар дайнаас хойш Европ төвд болсон одоо юм хамгийн том мөргөлдөө дайн тулаанд яа харахгүй тооцогдож байгаа. За тэгээд хоёр талаас бол одоо хохирлын талаарх албан ёсны юм тоо мэдээллийг бол хязгаарч өгдөггүй. Харин одоо олон улсын судалгааны байгууллагуудын зүгээс гаргасан одоо тоогоор бол 2025 оны 12 сар хүртэл талууд нийтдээ 1.2 сая орчим одоо цэргээ алдсан, амиргдсан, одоо шархагдсан, эсвэл сургуу болсон гэсэн одоо нийт энэ цэргийн хохирлын тоо бол 1.2 сая гэж бол тооцоолоод байгаа. За үүнд одоо Оросын холбооны ус 325 мянган орчим цэргээ алдсан байж болзошгүй бол Украины талын цэргийн хохирлыг 500-аас 600 мянга гэж одоо тооцоолж байгаа. За үүнээс 140 мянган амиргдсан байж болзошгүй гэсэн ийм тоо мэдээллийг олон улсын судалгааны байгууллагууд өгөөд байгаа лээ. За тайм хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн нэгэн энэ 7 хоногт болсон онцлог үйл явдал бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Конгресс тавьсан илтгэлийг бид онцолж байна. За Трамп ер нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч нар жилд нэг удаа одоо улс орныхоо нөхцөл байдлын талаарх илтгэлийг Конгресс танилцуулдаг юм уламжлалтай. За энэ уламжлалын дагуу Трамп одоо 2 дахь бүрийн эрхийнхээ анхны илтгэлийг бол энэ 7 хоногт тавьсан байгаа. За энэ илтгэлийг бол State of the Union буюу одоо нэгдсэн улсын байдлын тухай гэж одоо нэрлэдэг.
За ингээд энэ илтгэлд бол тэрээр өнгөрсөн жилийн одоо 1 жил ажилласан хугацааныхаа ажлын үр дүнг дүгнэж за улс орны өнөөгийн нөхцөлийн талаар Капитолын ордонд Америк нэгдсэн улсын Конгрессийн дээд доод танхимын гишүүдэд бол танилцууллаа. За Трампын илтгэл түүний засаг захиргаанаас дэд ерөнхийлөгч JD Vance, төрийн нэрийн бичгийн дарга Марко Рубио, дотоодын аюулгүй хөдлийн сайд Кристин Ноян, Батлан хамгааллын сайд Пит Хексет зэрэг одоо хүмүүс за мөн Трампын гэр бүлийн гишүүд хүүхдүүд нь бол хүрэлцэн ирж одоо байлцсан юм. За Трамп илтгэлтэй Америк нэгдсэн улс түүний засаг захиргааны удирдлагын дор 1 жилийн дотор түүхэн эргэлтийг авчирч хэний ч харж байгаагүй өөрчлөлтийг хийж за эдийн засаг урд хожид байгаагүйрээ өсөж дэвжиж инфляцийг 12 сарын дотор хамгийн доод түвшинд хүргэн буулгаж за 1 жилийн дотор 18 их 80 дам долларын хөрөнгө оруулалтыг татаж за цаашдаа ч Америк нэгдсэн улсад олон одоо их 80 дам доллар орж ирэхээр боллоо. За дээрэс нь одоо Үхлийн аюултай фентанилийн урсгалыг 56%-аар бууруулж цагаачлалын хүчтэй бодлогын ачаар Америк нэгдсэн улсын одоо хил түүхэндээ байгаагүй хамгийн аюулгүй хамгийн хүчтэй болж за дээрээс нь цэрэг цагдаагийнх нь ч хүчтэй байж дайснууд маань биднээс айдаг болж за Америк нэгдсэн улс өмнө нь хизээж байгаагүйгээрээ дахин дэлхийд хүндлэгдэж эхэллээ. Бид энэ жил хөл бөмбөгийн дэлхийн арга шалруулах тэмцээнийг за 2028 он Лос Анжелесийн зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар боллоо гэх зэрэгээр өөрийн засаг захиргааны одоо гаргасан амжилтууд гэж одоо тодорхойлж байгаа. Одоо тэдгээр зүйлсээ бол Трамп гайхуулан одоо ярьсан юм аа. За мөн тэрээр Ирантай дайтах бодлого байна. Дипломат яриа хэлцээний замаар тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа гэдгийг хэлсэн нь бол бас нэлээд онцлог байлаа. За дээрэс нь өнгөрсөн 7 хоногт Трампын одоо энэ олон улсын одоо импортын бараанд дагуулсан татвар буюу энэ тарифын бодлогыг цуцлах шийдвэрийг гаргасан дээд шүүхийн одоо бас шүүмжилж за энэ шийдвэр нь бол харамсалтай юм урам хугалсан одоо үрдэм боллоо гэдгийг бол тэрээр тодтогсон байгаа. За ингээд Трампын илтгэлийг бол арчилсан намын хууль тогтоогч нар одоо чимээгүй сонсч зарим нэг гишүүд түүнд эсэргүүцлээ илэрхийлсэн бол бүгд найрамд намын одоо хууль тогтоогч нар Трампын дурдсан амжилт тухай бүрт одоо босч шүглдэж алга ташцгаан одоо дэмжиж байлаа. За түүний илтгэл бол 1 цаг 47 минутын турш үргэлжилсэн. За ийм бодлого ярихаасаа илүүтэйгээр одоо улс төрийн одоо маргаантай асуудлууд давмгаалсан одоо ийм уур амьсгалтай илтгэл боллоо гэж бол ажиглагч нар дүгнсэн байгаа. За илтгэлд оролцохоор бүртгүүлсэн ч одоо эсэргүүцлээ илэрхийлэн 50 орчим хууль тогтоогч нар бол одоо ирж оролцоогүй. За дээрэс нь зарим нэг одоо арчилсан намын сөрөг хүчний одоо хууль тогтоогч нар бас ингэ Трампын эсрэг юм бичиг лозун барьж бол эсэргүүцлээ илэрхийлсэн юм аа. За ингээд энэ 7 хоногт Трамп одоо Конгресст State of the Union нэмийг одоо уламжлалт илтгэлийг тавьсныг бид тайм хөтөлбөрөөр онцллоо. За ингээд дэлхийн тайм хөтөлбөрийн төгсгөлд энэ 7 хоногт болсон бусад одоо онцлог үйл явдлуудыг товчоор хүргье. За өнгөрсөн 7 хоногт шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон өдгөөж 65 настай өмнө солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл түүнд оноосон ял шийтгэлийг давж залтах гомдлыг энэ 7 хоногт гаргалаа. За Юн Сук Ёлын өмгөөлөгчдийн зүгээс тусгай прокурорын яллах дүгнэлт бол анхан шатны шүүхийн маргаантай шийдвэрийн цаана явж байгаа улс төрийн зорилгын талаар дуугүй өнгөрөхгүй гэдгээ мэдгдсэн юм а. За энэ 7 хоногт өнгөрсөн оны 10 сард үнэт үзмрүүдэд холгаад алдсан Луврийн музейн захирал албан тушаалаас огцорч тус музейг удирдах шин захирал томилогдлоо. За Луврийн музейн захирал Лоренс де Карийн огцрох хүслийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хүлээн авч музейн шин захирлаар Кристоф Лирибог томилсныг лавг гарагт мэдгдсэн юм а. За энэ 7 хоногийн пүрэв гарагт Америк нэгдсэн улс Ираны хоорондох ээлжид шууд бус хэлэлцээ Швейцарын Женев хотноо зохион байгуулагдлаа. За энэ удаагийн хэлэлцээгээр мэдэгдэхүйц үр дүн гарсан гэж зуучлагч Оманы талаас мэдээлж байгаа ч дайнаас зайлсхийхийн тулд аль нэг талд буулт хийхийг зөвшөөрсөн үр дүн бол гараагүй байна. За Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи мөн уулзалтын дараагаар хэлэхдээ дараагийн техникийн хэлэлцээ эх 7 хоногт Австрийн Вен хотноо болно. За энэ удаагийн хэлэлцээ бол одоо нэлээд үр дүн үйл явц сайтай байлаа. Хамгийн нухацтай хамгийн удаан яриа одоо энд өрнөлөө гэдгийг бол тэрээр мэдгдсэн юм а.
За энэ 7 хоног Samsung Electronics компани зүгээс хиймэл оюуны дэвшилтэд технологи бүхий Galaxy S26 цувралын ухаалаг гар утаснуудаа танилцууллаа. Лав гарагт Сан Франциско хотноо зохион байгуулсан Galaxy Impact 2026 эмх арга хэмжээний үеэр Galaxy S26, Galaxy S26 Plus болон S26 Ultra гэсэн 3 загварыг олон нийтэд танилцуулсан юм. За мөн энэхүү арга хэмжээний үеэр Galaxy Buds 4 болон Pro загварын чихвчнүүдийг танилцууллаа. За үнийн хувьд бол Galaxy S26 Ultra загварын утсыг $1300 тогтоосон бол Plus загвар нь $1100, стандарт хэмжээтэй загвар нь $900 худалдаалагдахаар болоод байна. Удагч та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улс туссан онцлог үйл явдлуудыг таймлан танилцуулан анхаарлаа хандуулсанд баярлалаа.